Sano, mini nirak zopke gidik. B arbang ninginaste. I am saying to hi to my relatives who are living in Mongolia. मैं जब मंगोलिया आऊँगा फिर मैं उन सब से मिलूँगा बस Då Hanwen, Hanweno, Herteshu, Jamsi. За энэ манай донтхоо өөрийгөө танилцуулна. Sambat Khano, Mini Nirali Hatikitik, be Harnig Nastaban, and I am a student of graphic designer and I am in 3rd year. और मंगोलिया में मेरे जितने भी जानने वाले मेरे टीचर्स, मेरे दोस्त और मेरे रिश्तेदार सबको खुश आमदीद। तो थैंक यू। За сайн байцгаана уу миний нэр бол Абдул. Би эдний том хүү байна. Би бүх монголчуудаа Монгол улсын тэрийн дулаар мэдчилье. I wish you all the Mongolians the best. Хамане тосгаруулс даяар Монголын ариун голомт даалах дэдсэн гигэн үйлээс дандаа их чижүүд мөхчинөө хамаг дэлхийн шодрагуулстай хамтран нэгдсэн ивэвэгчүүлж хатан зориг бүхэл чадлаараа хайртай Монгол орноо мандуулъя. За Пакистан улсад Малта хотод ирсэн байна. За 16 хадаа ирээд нэлээд хэд хоног сайхан амарч байна. За ингээд ах ах хоёртоо маш их баярлж байгаа. Зүгээрээ. За тэгээ одоо Zugar my friend Zugar. Энэ таны Йоркийн гэр байна. За яг л би өөрийн гэр шиг сайхан байлаа. Тэгээд үнэхээр сайхан тав тухтай байлаа. За ингээд 16 хатаага одоо 16-ын бичлэг зураг болтыг би бас нэлээд хийлээ. Тэгсэн чинь ерөнхийдөө энэ гэр бүлийн байдал одоо ерөнхийдөө энэ зарим зүйлүүдээс орхигдож байна. За тэгэхээр одоо 16 болон Мянгайгч хоёр маань одоо өөрсдөө танилцуулаад одоо Монголтой хэрхэн яаж холбогдсон. Тэгээд одоо Пакистанд одоо ирээд Пакистаны соёл одоо юу гэдэг тэр болгоны талаар бас та бүхэн тодорхой ойлголт өгөөч. За өөрөөр ярьжээ. Хайра. Хайр. За би юу гэнийх юм? Монголд яаж ирснийг ярих юм уу? Бүх юм миний талаас дандаа ярина. За өөрөө ярина шүү дээ. Юу гэж хүнээр ярьж би өөрөө. Монголтой яаж холбогдсон? Яаж Монголд очив? За эхнээсээ. Анхудаа эхлэдөө. За тэгээд анхудаа би нэг Ital company ABB mechanic engineer assistant Asia Ulan Bator tas Korodugarastanis Turunjal in Gurwas hiring nig Astan Seranchsa mechanic engineer in this taran Pakistan ere nig turu town sar badge hiring hire takhed Mongol achsan the restaurant best Koro turu restaurant best nigin iktaluri arithal niger harantha dori mesan nig tuchunturu the restaurant niya chalisan turu was thanjel in this taran igo nig oro company bere tiget engineering company bhatti trading tiget boro gold transaction Avon High Mines, Nigo Thauntulga, Ayontulga, Bineric, Janitary Company contractation. Tiget Zo Hitan Kuns Mana Company Angelson, Mongol Homes, Higher Koro Katat Combason, overbooked Mongol
хүн манай компанид ажилласан. Та Монголд тэгээд нийт хэдэн жил ажиллаж амьдэрсэн та? Би Монголд баг 20 жил байсан. 22 жил. Явж байгаа толбогдчихоо. 99 онд Монгол танилцаад 99 оны энд их Та яар. тэгээд 99 оны урмаа исэн. Тэгээд дандаа хамтран явж байгаа. 25 жил болжээ. За. Одоо 25 жил энэ жил Одоо болсон. та шилбэл Монголд очоод удаагүй байхдаа мянгаачлаа танилцсан байна шүү дээ. За тэгэхээр хэлний хувьд та хоёр одоо хэрхэн ойлголцож ярилцдаг байсан? Дандаа англиар ярьсан. Тэгээд монгол хэл жоохон сурсан анжлын талаас. Анжил дээр. Дандаа хүмүүстэй яриад санчаад тэгээд ярьж байгаа. Бид нар нөгөө дээд гуравт ажиллаж байхдаа бүгдээ осволагчтай байсан байхгүй. За. Тийм болохоор нэг монгол хэл сурах шаардлага гардгүй байсан юм шиг л тэр үед нь. Яг сүүлд нь компани байгуулад Монголд ажиллахдаа Interpreter, translators. монгол хэлээ амар сурсан. Одоо эн чинь нөгөө төмөр мөмрийн талаарх юм юм шиг бол надаас илүү мэдэж дээ. Угаал мэргэжлийн талын нөгөө бүх юмны нэршлиг надаас илүү сайн мэдэж байгаа. Бараг би мэдэхгүй тэр нэр монголоор мэдэхгүй юм чи. За та өөрийгөө нэг сайн танилцуулаач. Би чинь Мандрагчийн Мянганбаяр. Хаан төрж өсөөд тэгээд Нэгдүгээр 40 мянгата төрөө тэндээ өсөөд 40 дугаар сургууль сурж төгсөөд 10 дугаар тэгээд худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль сурж байхдаа нөхөртөөгөө танилцаад тэгээд 2000 оноос Унган Улаанбаатар хотын хүрээ өвгөн байж. тийм нэгдүгээр 40 мянгат өвхтэй. За. За тэгээ одоо Тэгээд та хоёр чи 99 онд танилцаад тэгээд 4 хүүхэдтэй маань 3 хүүтэй 1 охинтой. хэд хэдэн хаанаа төрсөн. Хамгийн том хүн маань Абдул Басид. Тэрний чи Пакистан төрөөд буцаж Монголд очиод 2003 онд болохоор манай хоёр дахь хүү Али Хайдар гэд тэр төрөөд Монголд тэгээд дараагийнх нь яасан гэхээр 2012 онд юм байна. Манай донд хүү баг хүү Монголд төрөөд тэгээд 2020 онд коронавигийн үеэр жинхэнэ хамгийн бага охин төрсөн. Коронавигийн үеэр гэж. Коронавигийн үеэр Төлөвлөгөө байна уу тань? байхгүй одоо болсон. За. Одоо болсон. За Өөрөөс нэг охинтой болъё гэж бодоод яваадсэн. Тэгээ болсон одоо болсон. За эмэгтэй хүн цагаан зэрэг нутаггүй гэдэг шиг энэ нэг тийм үг монголчууд байдаг шүү дээ. За энэ талаар та. Тийм. Ер нь л тийм. Гэтэ яг хүний газар амьдрахад зэрэг юу юм бэлээ. Нэг манай яг ингээл нэг монголчуудын дээдсүүд өг дээдсийн хэлсэн нөгөө юу гэдэг штэ. Зүр өгнүүд ингээд орж ирдэг байхгүй. Яг ингээл усын уул ясын даг гэж гэдэг юм. Яг тэр яг л усын уугаад ясын дагах юм бол яг л ямар ч асуудалгүй амьдарч болоод байгаа байхгүй. Ус ясын дагас хийгээл байвал угаасаа яг Пакистан тийм амир хүнд халгаатай ч юм уу тийм хэцүү улс бол ерөөсөө биш. Эмэгтэй хүн ч гэсэн тийм халгаатай тийм улс биш. Хүмүүс жоохон буруу ойлгоод байдаг. Та тэгээд Монголоо санах манах ямар амир Монголоо санах одоо ах トゥ хамаатан дөрөв шатнаа санах тэгээд тийм зүйл юм. анх 2000 онд ирж яхад бол бүр баг гэрээ уцчихгүй тийм үе байлаа шүү дээ. Айлууд баг гэрээ уцчих айгу хоор байдаг. Тэгээд баг холбоон дээр очиж ярьдаг тийм үе байлаа. Одоо бол өдөр болгоны бүх амьдралыг бүгднийг мэдж байгаа юм чи бүгдэндээ өдөр болго ярьчин хэзээ хүссэн цагтаа ярьчин хүссэн цагтаа явчин ирчин оччин. Энэ бол нэг асуудалгүй. Одоо гайгүй байд. Биш сурч штэ. Зарамжаах одоо Тасчиж. Эсвэл би дэндүүх ингээд тасцсан юм уу? Пакистанд тасчаад хэцүү санагддаг юм уу? тасгаар нутаг байна. Тийм. Би ч одоо ирээд энд чи одоо Пакистанд миний визний хугацаа дууссан харалсан байна. Тийм. Одоо хууль зөрчиж одоо амьдарч байгаа хүн шүү дээ одоо би ч одоо. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ одоо энд одоо ингээд энд хийн нөхөртэй хүүхдүүд нь энд төрж өссөн өөрийн сүүлийн 20 жилийн амьдрал одоо бас нэлээд салшгүй холбоотой байна. Тэгэхээр хүн тасч яхад би одоо сар болоогүй бол тасч яхад та бас тасахгүй байх арга алга. Сайхан нутаг байна. Тэгээд ер нь бол яг нэг хүмүүс жоохон буруу ойлголт байгаа гэдэг. Пакистанд болохоор амар хэцүү байх гээд Та одоо эмэгтэй хүн дарлуулдаг яадаг байх гээд. За одоо ингээд энд ирээд энэ тийм хүн болцсон. Тийм. Та одоо тэгээд таны иргэншил юм уу хаа хүүхдүүдийн бүтгэл одоо яаж юм? Бүгдээр иргэншил минийх монголоор 3 хүүхэд ч гэсэн гуруулаа монголоор. Энэ Пакистан төрсэн хүүхэд маань одоохондоо би Монголд очиагүй учраас монгол иргэншилний аваагүй нөгөө охин баг охин маань. Өст нь бол монгол гэсэн монгол иргэншилтэй. Тэгээд хугацаанд нь Монголынхаа паспортыг сонгуулчин Пакистан болохоор оршин суух үнэлэхээр оршин суух авчдаг. Хүүхдүүд бол аяга амархан хүүхдний. Одоо паспортын дуус хугацаа хүртэл ч юм уу ингээд 7 жил юм уу 10 жил байвал 10 жилээр нь ч юм 10 жилийн паспорт бол 10 жилээр нь ч юм уу ингээд өгчтэй.
Тэгээд орох гарах виз мэз гэдэг манай Монгол жоох хэцүү байдаг. Эднийх бол тийм байхгүй. Тэр оршин суух үнэлэл авсан бол хизээж дуртай цагтаа ирээд очиод яваад байж болно. Манай тэр том хүн 2 дахь өдөр ингэсэн байхгүй. Паспорт нь авахсан чинь нөгөө бид нар паспортаа сонгуулах гээд. Тэгсэн тэрийг паспорт сонгуулчих болох юм ба гэсэн чинь 16 сурсан байсан чинь Монгол улс маань нөгөө Монгол улсын иргэн болно гэж байгаа бол заавал хурц ирж хорооны хийгээд ар гээд. Энд чинь элчин сайдын яам байхгүй юм чи. Хамгийн ойрхон улс маань хаа вэ гэсэн чинь элчин сайдын Катар гээд. Катар руу явуулах гэсэн чинь нөгөө 6 сараас тэтгэж байгаа хацсан плед өөрийнхөө улсаас өөр Монгол улсаас өөр улс руу хүмүүс явж явах боломжгүй гээд. Тэг бид ямар ч тийм тэгээд монголчууд манай Монгол улсынхаа хуулийнхаа юу гаргахаар ингэ тийм лээ. Одоо та энэ хүүхдээ Монгол улсын энэ хүн Монгол улсын иргэн болъё гэж бодож ивэл хурж ирээд хорооны хийгээд дараад Монгол улсын иргэн болоод тэгэхгүй бол амьдарч байгаа бүртгэлээ хийлгээ. Тэгэхгүй гэвэл та наад амьдарч байгаа улсынхаа эмчилгээг авах чинь таны өөрийн асуудал шүү дээ. Тэрэл Монгол улсын иргэн үнэхээр болъё гэж байгаа бол хурж ирээд хийх нь таны иргэн таны үүргээ. Тэрийгэ биелүүлгээд шууд л гэдэг юм л. Тэнгүүд нэг бид ямар ч арга байдал дараад жоохон коронагийн дараах 1 жилийн дараачлаа нэг үеэс жоохон хэцүү байсан. Туркээр л явж болдог гэсэн. Тэгээд бид нар Турк руу хүүхдээ Туркээр Монгол руу явуулаад иргэний үнэлгээг авахуулаад паспортын сонгуулаад хариуцлагын л асуудал юм байлээ. Гэхдээ яг улс бол өөрийнхөө хууль дүрмийнхээ дагуу л тэгдэм байлээ. Та одоо үнэхээр тийм байвал ингээ гэж ивэл одоо яг хууль дүрмээр дагаад ингээ. За хариуцлага гэдэг нэг үг ярьлаа сая. Сая энэ одоо намайг энэ замд явж байгаа хугацаанд зунч одоо нэг сошиалор нэг юм яваадах шиг байлээ. Нэг Монгол эмэгтэй Пакистан хүнтэй суугаад тэр хүний эрх нь зөрчигдөөд за тэгээд манай монголчуудын ойлголт нь бол тэр Пакистан бол өст айгүй хэцүү одоо тэр хүнийг хар тэр эмэгтэйг хар гэдэг. Одоо би ингээд нөхцөл байдал одоо ингээд 1000 тэрийн ирсэн байна. Өөр хэд хэдэн хүмүүс ажиллаж амьдарч байна. За ингээд хүмүүстэй холбогдсон тийм мэрэгжлийн зүйл ерөөсөө л надад харагдсангүй. Тэгэхээр та энэ талаар одоо юу гэж бодож байна? Миний харснаар бол одоо тэр тухайн эмэгтэйгийн асуудал бол одоо мэдээж нийгмийн амьдрал янз бүр байгаа хүн болгоны хариуцлагын асуудал байна л да. Тэгэхээр одоо тэр хүн одоо яагаад тийм нөхцөл байдал үүссэн? Одоо харахад бол ерөөсөө зөвхөн хариуцлагаа алдсан асуудал байгаа юм байна л да. Тэр одоо өөрөө л мэдж байгаа хта яагаад тийм болсон? Өөрийнх нь ямар нэгэн байдлаар ороод тэгээд манайхан чинь тэр болгон мань Пакистанд бас нэг аялал жуулчлаар ч юм уу ямар нэгэн байдлаар нэг тэр бол явуулгүй байна л да. Тэгэхээр ерөнхийдөө нэг манайхан чинь ойлголт нь жоохон ундаа. Буруу мэдээлэл аваад тэгээд яваад байгаа юм байна. Яг тухайн хүн нь өөрөө яг яагаад ямар учраас яг тийм байдалд орсон юм бас одоо тэр хүнтэй өөртөө л холбоотой асуудал ах та. Бид нар бол үнэхээр сайн мэдэхгүй юм. Бид нар бол өөрсдийнхөө тэгэл аль болох хичээгээл ямар нэгэн угаасаа л ямар нэгэн гадаад улсад амьдарч байгаа юм бол бичиг баримтын зөрчил мөрчлөлт юмгүй байхыг л хамгийн түрүүнд чухалчил тавьдаг шүү дээ ер нь. Тэгэл одоо шилбэл бусад юм бол хоёрдугаарт нэгдүгээрт бол угаасаа л ямар ч нэг тийм юмны зөрчилгүй л байх хэрэгтэй гэдэг талаас бол бид нар бол өөрийнхөө хүүхдүүд дээрээ ч гэсэн өөр дээрээ ч гэсэн тэгэл тэр чинь би мэдэрч сая Карачи ороод нэг буудалд буугаад төлбөр тооцоо хийчихэд усанд орох гээд байжсэн чи хаалга цогч. За би ингээд гараад ирээ. За би усанд орчоод гарья. Тэгсэн яасан гэсэн уучлаарай таны паспортны хугацаа, визний хугацаа хэтэрсэн байна гэд. Тэгээ намайг тэр буудалд онолгүй намайг гаргалаа. За тэгэхээр энэ Пакистан бол хууль тогтоомжийг бас ягштал бас мөрдөж биелүүлдэг л газар юм шиг надад санагдлаа. Тэг олон хүн сая хүн амтай чинь янз би одоо нэг сарын хугацаанд ингээд миний одоо виз олголтын юм зөрчигдөөд одоо юу би өөрөө тэнд хайхрамжгүй хандаад хууль дүрм төрчөө явж байгаа ш. Тэгэхээр тэр хүн одоо энд одоо хэдэн жил амьдэрсэн 15 20 жил амьдэрсэн юм шиг байгаа тэр хүн. Тэгээд байж яасан гэхээр одоо байгаад байсан гэхээр бас нэлээд тийм юу гэмэрээ. За миний хувьд л 1 сар болоход л одоо хууль бус байхад л хүндрэлтэй байхад тэр хүн одоо 10 хэдэн жил болчиход одоо болсон гэхээр бас нэлээд тийм эргэлзээтэй бас хариуцлагын асуудал байна л да. Тэр өөртөө өөрөө л одоо сайн мэдж байгаа л тий. Ягаад тийм юм тийм асуудал гарсан ягаад тийм болсон юм гэдэггүй. Энийг виз гарахгүй байвал гараагүй байвал Пакистаны виз сонгуулж хэрэгтэй. За. Тэгээд 2-3 хоног хараад бидний хөдөлгөөнийг виз гарахгүй байвал сагаад гэж би таны өрхөг гэр байна. Эсээ виз гаранти явах бол тэр асуудалгүй. За баярлалаа. Энэ таны манай гэр биш таны өрхөг гэр байна. Монгол гэр байна. Би яг л тийм байдалтай байна. Маш их баярлалаа. Жигтэй амар амгалан одоо юу гэдэг хамгийн тав тухтай орчныг л орчинд л байна. За тэгээд одоо за 5-2 маань одоо энэ Пакистан улстай за энэ Мултан хоттой ямар ажил төрөл хийж яаж амьдарч байна одоо энэ талаар арамзах хэлээш. Бид нэр одоо Монголоос ирээд дэше 2016-аас барилга барьж байгаа. Өмнө нэг 44-5 дэлгүүр бариад нэг плаз бариад 5 чамаг үргэлжлүүлсэн ш таарсан ш. Тэрийг барьсан. Тэгээд
Амьдрал чинь байшин барьж байгаа. Энэ таун дээр энэ таунны нэр нь Royal Orchard. За. Энэ саяны энэ газар. Энэ барилга барьж байгаа. Тэгээ бариад зарж ин хайрдугаар нэг машины бизнес, Japan-ы бизнес. Машин зарж байгаа бас энэ. Ороо машин зардаг газар орки байна. Энэ Молдан хотод. За. Энэ хотод машин зарж байгаа. Энэ хоёр анжил хийж байгаа. Машин зарж ин бас барилгын Би шинэ усанд орлоо шүү. Тэр одоо таны ямар газар бас нэг тийм хөдөө аж ахуй юм байна уу юу танд? Хөдөөтэй гэж ойлгосон ш би одоо. Тийм хөдөөтэй л лагертай байдаг ш Монголын айл нэг лагертай байдаг шиг л гэсэн манай тийм хөдөөтэй. аталхан. Та угаасаа манай хөдөө харсан шүү дээ. Ялгаан Пакистаны хөдөө гэхээр баахан жимсний мод зод 2 минут बैठे में юм хом тарцсан байгаа шүү дээ. Жимсний мод зодтой дандаа тийм үү. Та одоо жишээлбэл одоо энд одоо ажил төрөл хийх боломж гэдэг юм эсвэл хийх үү хийхгүй юу ер нь ямархуу байдалтай Ажил төрөл хийх боломж байгаа л та. Гэхдээ шаардлага гарахгүй байхгүй. Тэгэл юм хийхгүй. Өөсөө сүүлийн 4 жилд нугасаа нэлэх хөвгттэйсэн болохоор энийг хайхтар ажил төрөл хийж гисэн. Хүүхдийнхээ хүмүүжилт анхаарлаа тандуулаад 2025-аас бас Japan явж байгаа. За. Тийшээ баш машины ажил хиймэр байна. Одоо хүүхдэд том болоод хамтран явна нэг хоёр хүүхэд хамтран ажил хийж тийшээ. Бизнес. За. Ер нь л одоо бизнес л хийгээд. Тэг өөрөө бизнес хийгээд. Тэгэхээр бол заавал гэр бүлийн хүн одоо ажил хийх ямар шаардлага байхгүй хэрэгцээ байхгүй. Хэрэгцээ байхгүй болохоор зэрэг. Нүс хэрэгцээ явуулж хийж болно л да. Нүс хэрэгцээ гараагүй болохоор. Тэрний оронд гэр орноо харж хандсан илүү. Хэрэггүй та ч одоо ингээд гэр орноо харж хандна гэх юм. Гэр чинь хэд хэдэн үйлчлэгч байна. Тэгээ одоо та юуг нь харж хандах гэдэг юм та одоо. Яг хөө чинь хүүхдийнхээ хүмүүжлэлд өөрөө анхаарна шүү дээ. Тэгж хүүхдээ хүнд хүүхдээ хүүхдийнхээ хүмүүжлэг даатгадаг тийм гэж бол байхгүй. Зөө хүүхдийнхээ хүмүүжлэлээр өөртөө л анхаарна. Ээж эврэг тэн дээр бол яалтчгүй л Пакистанд ер нь тиймэрхүүл ер нь тийм л байдаг Пакистанд. Тийм болохоор зэрэг ихэнхдээ цэцэрлэг гэж ер нь бол бараг байхгүй шүү дээ Пакистанд чинь ээжүүд нь дандаа гэртээ байдаг болохоор зэрэг хүүхдүүдээ шууд сургуульд оруулчихна. Ээж нь өөрөө цэцэрлэгийг бэлдэж байгаа сургуульд нь оруулчихдаг. Дэлхийгээр аялж байгаа аялагч нар одоо надтай нийлээ одоо 3 дахь хүн маань танахаар ирээд зочлоод явсан байна. За тэгээ одоо манай мянган ихч бол тэр өндөр ээжгээд цол авсан байна. Пакистанд одоо ингээд бид чинь тэнд явахаар бид чинь тус нэмэр болдог ингээд зочнотхоо Монголын сайхан ард түмэн зөндөө олонд хаардаг. Тэдгээр хүмүүс маань одоо бид хэд ярихдаа заримдаа одоо Монголын албан бус консулч гэдэг юм эсвэл консулч гэдэг юм уу тийм наргиж хэлдэг л дээ. Тэгсэн мянган ихч маань одоо ингээд аль биесээр одоо Монголын өндөр ээжсэн сайхан дээр байна уу баярлалаа. Таач одоо өндөр болж байна да. Тиймэрхүү л амьдарч байна дөө. Тэгээд зүгээр Пакистан бол нэг амар эрсдэлтэй улс бол биш. Айхтар өндөр эрсдэлтэй улс бол биш. Би л мэдгүй Бразил, тэр Америкийн тэр тал руу бол Африк бол энэс илүү л эрсдэлтэй байдаг гэж бодоод байдаг шүү хүмүүс явж байгааг хараад хахад. Манай Монгол улс чинь нэг нэршилтэй болоод улны амьдрал, улны хүмүүс гээд тэгээд одоо монголчууд бол тэр ингэж яриад байна л да. За Пакистан гэдгсэн чинь Пакистаныг осон чинь улны улс гэдэг би гайхлаа. Ингээ явсан чинь Пакистан манай Монгол улс машин үйлдвэрлэж байгаа зүйл алга. Онгоц үйлдвэрлэж байгаа зүйл алга. Ихэнх юм одоо хятадаас импортоор оруулж ирж байна те. Бусад улс орноос. Тэгсэн Пакистан чинь өөрөө машин үйлдвэрлэж байна. Бүх юм онгоц үйлдвэрлэж байна. Зүгээр нэг шиг зүүнээс ихсүүлээд бүх юм өөртөө үйлдвэрлэдэг. Тэгээд үйлдвэрлэх юмных нь түүх хэдэн ч гэсэн дандаа өөртөө хөнгөө, будаага, юугаа ч хэдэн те бүгднийг өөртөө тарьж ургуулж өөртөө басруулдаг, өөртөө ямиг басруулдаг. Гэтэ 250 сая хүн амтай болсон шүү дээ. Тэр хүний чинь ашигла юм хийхгүй болоод тэр хүн амар яах вэ тийм үст. Тэгээ тэр хүмүүс чинь амьдрахын тулд бүгдээрээ ямар нэг юм хэрэгтэй. Дээрэс нь газрынхаа юунд болохоор Пакистан чинь нөгөө хамгийн гол нь ашиггүй газар гэж байхгүй. Яг л нэг Улаанбуудаа тарилаа, хураалаа, буцаага шууд цагаан буудаа тарилаа, хураалаа. Ингээд жилийн бүхэл бүтэн жилдээ ингээд 2 удаа ч юм уу 3 удаа ингээд чихрийн нишинг тарилаач гэдэг юм. Ингээд газар дандаа ашигтай байлгадаг байхгүй. Дандаа ургац хурааж идэг. Тийм болохоор ашиггүй газар гэдэг нь бол тийм ашиггүй хугацаа ч юм уу тийм юм баг байдгүй гэсэн. Тэгэхээр зэрэг яг халуун орны хүмүүсийн нэг
онцлог нь их л та. Жишээл хоолндоо ч юм уу дандаа юу яадаг. Одоо энэ дахиануудыг харж байгаа хэвээр ингээд амьдар нэж жаад очингууд махавыг ингээд шууд Тэр зомлаад өгч байгаа хэвээр тий. Тэгдэг ч юм уу хөлдөөсөн мах идэх дургууч гэдэг юм уу. Тэгэл цаанаас яг нөгөө тэр байдлаас болоод хүмүүс нь яг тийм ногоо могоо ч дандаа өдөр болгон шинээр нь авдаг. Дандаа тэгэж идээ сурцсан. Тийм болохоор зэрэг зүгээрээ Пакистанд бол гайгүй сайхан л амьдарч. За 10 цаах би чи энд ихэд нэг тантай явж байгаад нэг хүн таарсан чинь тэр хүн Монгол хүн байна. Харахад Пакистан хүн. Тэгин чи монголоор яриад байна. Ингээд та одоо энэ Пакистантай холбоо Монгол улстай холбогдсон. За тэгээд ингээд таны одоо найз нөхөд ах トゥ хамаатан төрөс садангууд гээд Монгол улсад одоо танаар холбогдож очисон хэд орчим хүн байдгийг. За одоо тэндээс одоо хэдэн одоо Монголдоо байна, хэдэн эндээ ирсэн байна. Энэ талаар та нэг яриач. और कितने बंदे होते हैं तेरे तरफ कितने बंदे मंगोली गए? मिनी थाला से पाकिस्तान असो Тий. पाकिस्तान इस बर्ग आरो इतन कौन जबसन हायरमिंग निगस हायरमिंग आरो हायर Таныг яг Монголд ажиллаж मनी амьдарч байгаа. कंपंतर अंचलाहीगे तेगब सागत जबसन बुक दर्शन बयान तो Аа за. हमगिन चोल तो बेरसन тэгээд Орос хүн бас манай компанид ажилласан Африкан бас нэгэн байсан. Тэгээд ордон Монгол хүмүүс ажилласан. За өөр одоо та энэ Пакистан улстай холбоотой. За тэгээд энэ одоо та чинь ингээд гадны иргэнтэй одоо суусан гэр бүл болсон хүн. За тэгэхээр ерөөхдөө энэ тэр болгон одоо Пакистанд одоо амьдарч байгаа хүмүүс бол тэр болгон гадаад хүнтэй суудаг нь бас ховор авах л да. Одоо нэлийн тийм цөөхөн одоо хэд хов эзэлдгийн нэгэн таа байхгүй. Тэгэхээр энэ талаар одоо юу гэдэг энэ талаар та нэг яриач одоо тэр бусдын сэтгэл зүй нийгмийн сэтгэл зүй ч гэдэг юм уу хүмүүс ирнэ хэрхэн яаж хүлээж авдгийг тэр талаар хүмүүсийн ойлголт ямар хөө байдгийг. Тэгээ одоо жишээлбэл танаа хоёр улс та одоо Пакистан хүн энд Монгол хүн хоёр нийлэхэд одоо соёлын ялгаа хэндээ хэр гарч ирсэн. क्या कितने डिफरेंसेस है मंगोलिया और पाकिस्तान के लोग क्या सोचते हैं अगर बाहर के किसी लोगों से शादी करें तो क्या समझते हैं अच्छा समझते हैं क्या करते हैं тэр ямар нэг катаад хүнтэй хурмаа гэрлэх хийж байгаа тэр Пакистан хүмүүс дүрдээ тэр хам баггүй. Найд дүрдээ зүгээр. Суутралгүй. За одоо эрэгтэй хүний хувьд тийм эмэгтэй хүн нь боломжтой юм уу? Амигтэй хүн бас боломжтой. Оо за. Тий. Тэр гадны зөндөө хүн ирээд Пакистан эмэгтэй анчилс хурмаа хийсэн байна. Гэрлэх хийсэн байна. Оо за. Ялгаа баггүй. Амигтэй эрэгтэй. Бид чинь ойлголт нь бол тэр энэ муслимын шашин одоо ийм шашинтай хүмүүс л тэр нь харьцангуй тийм хязгаарлалт амьдрал байд юм бол ойлгоод байна шүү. Шашны талаас бас хурмаа хийж болно. Өөр шашны хүнтэй бас хурмаа хийж болно. Тэр ялгаа баггүй. Шашны байвал гайгүй. Шаш аталхан биш байвал бас хурмаа хийж болно. Тэр сотролгүй. Хаяа хүмүүс энэ байдаг шүү. Виктория хойд нэг ялгаа гараад ирсэн юм гайгүй дээ. Оноо ч өөрөө угаасаа дандаа бихнээс надад гадаадын компанид ажиллаж ирсэн гадаад мөрөөр ирсэн болохоор нэг тэгж айхтар чинь гэх хэвээр чи тэгэх хэвээр гэж заавал. Манайд энэ Кристиан зөндөө байгаа шүү дээ энэ Пакистан дээр. Нэг тэгээд Кристиан монголоор юу вэ? Христ. Крист. Христийн шашин. Олон хүмүүс байгаа шүү дээ. Оо за. Бас энэ урмаа хийж байгаа тэр дэш урмаа хийж байгаа бас энэ явж байгаа шүү дээ. Ер нь улсын ислам шиндээ улс гэдэг ч гэсэн бусад шашинтай хүмүүс байгаа л да. Амьдарч байгаа бас. За өөр одоо ярихаар зүйлүүд юм. Би одоо өстой яг ингээд ярилцсан чи толгомдоод одоо юу ч асуух Одоо энэ Пакистаны талаас та өөрөө зөндөө юм харсан шүү дээ. Ааха. Ер нь өөрөө бүгднийг Хайр сараас явж байгаа харж байгаа энэ хүмүүс яаж байна? Яндрын хүмүүстэй уулзж байгаа байна. Та өөрөө сайн одоо мэдсэн байна. Манайхын хувьд бол зүгээр л нэг энгийн нэг бизнесмен эхнэр нь 4 хүүхэдтэйгээ ингээд Пакистанд амьдарч байна да. Тийм л явж байгаа. Энэ миний хайр. Таныг одоо олон монголчууд үзэн таны одоо та чи бас олон салбарт олон жил Монголд ажиллаж амьдэрсэн байна. Тэгээд дээр бол тэр би нэг мэдээлэл оруулсан чи таны хүн хараад тань руу холбогдож л. Тэгэхээр та тэр Монголд байгаа тэр танилуудаа найз нөхдөдөө бас сэтгэлээ илэрхийлнэ шүү дээ. Би алуу найз майжтэй амигтэй эрэхтэй тэр дандаа ажлын талаас бүгд найз. Тэгээд та нэг юм асуу тэр юм баггүй.